Өдрийн төргийн цаг тутмын мэдээлэлд бэлэн боллоо. Студид ариун зул мэдээллийг танилцуулна. Засгийн газрын хуралдаанаар Монгол банкны хууль эрх зүйн газрын захирлаар ажиллаж байсан Ганбаатарын төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож байгаа Ганбаат нь хуульч мэргэжлээ 1990-1995 он цагдаагийн ерхий газрын аймаг дүүргийн хилтэс төлөөлөгч мөрдөн байцаагч 1995-аас 2013 онд сангийн яам, хуулийн зөвлөх, хуулийн хилтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилт хэлтсийн дарга, газрын дарга 2013-аас 15 онд Дэлхийн банк олон салбарын техник тусалцааны төсөл эксперт 2016 оноос Монгол банк хууль эрх зүйн газрын захирлаар ажиллаж байсан юм. Адилхан тэмцэх газраас уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд асан эрдэнэ булганыг цагдаа хориод байсан юм. За мөн тус яамны газрын дарга асан эмийг хамт баривчлаад байлаа. Тэгвэл дэд сайд асны өчигдөр суулж тэрээрийн тухайга олон нийтийн сүлжээнд бичсэн байлаа. Түүнийг засгийн газар Монгол банкнаас шатхууны үеийн өсөлтөөс хамгаалахын тулд шилжүүлсэн хөрөнгийн зарцуулалттай холбоотойгоор шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Монголын зохиолчдын эвлээс жил бүр уламжлалгын зохион байгуулж оны шилдэг яруу найрагч шүлэгчийг тодруулдаг болорц зам наадмын бүртгэл эхэллээ. 36 дахь удаага зохион байгуулагдаж байгаа энэ наадамд уралдах шүлгийг өчигдрөөс энэ сарын 25-ны хүртэл хугацаанд Монголын зохиолчдын эвлийн 206 татваруунд хүлээн авах юм. За түнчлэн бүртгэлийн хураамж 4,000 төгрөг бөгөөд имэйл болон факсаар бүтээлийг авахгүй хэмээн харуулжээ. Наадамд оролцох найрагч зөвхөн энэ онд бичсэн 2 шүлгээ бүртгүүлэх юм байна. За болорц зам 36 наадмыг Дорногов аймагт зохион байгуулахаар төлөвлөжээ. Амарчгаар ирсэн эмэгтэйг тасаг андуурсан гэх шалтгаанаар гадаа автомашин төрөхөд хүргэсэн асуудлаар өчигдөр нэлээд шүүгсэн эмчимлэгийн байгууллагын ажилтнуудын хариуцлагагүй үйлдэлд олон нийт маш их дургуутал илэрхийлж байгаа. Харин энэ талаар салбарын сайд саран гэрэл цахим хуудсандаа өөрийн байр суурь илэрхийлж холбогдох хүмүүст нь хариуцлага тооцоом дэглээ. Тэрээр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн тасагт ирсэн жирэмсэн эмэгтэйг төрөх тасаг руу явахыг угтах үйлчилгээний ажилтны зөвлөснөөр замдаа гадаа төрж эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд одоо их хүүхэд эссэн мэд биеийн байдал тогтвортой байна. Гэхдээ харанхуй шин хүүдэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцноо. Их хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэргэжилтнүүдийн нэр төр суулгаж олныг цочроос хэрэг гарсанд уучлалуулъя. Цаашид салбарын явцын асуудалд онцгой анхаарч ажиллах болно гэсэн байна. Өчигдөр Венесуелийн ерөнхийлөгч Николас Мадуро Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Москвад ажиллаж ирсэн байна. Тэд өнөөдөр уулзаж Венесуелийн засгийн газар санхүүгийн тусламж үзүүлэх боломжийн тухай ярилцсан гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Удирдагчид бас газрын тоос байгалийн эхийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцэн гэж Орос улбаны ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков сэтгүүлчид мэдэгджээ. Москвагийн эрх баригчид Венесуелийн дотоод улс төрийн асуудал нээлттэй яриа хэлэлцээрийн замаар шийдэгдэх ёстой гэсэн байр суурьтай байгааг Ушаков мөн илэрхийлжээ. Газрын тосоор Венесуелоос 2010 оноос хойш эдийн засгийн гүн хямралт дуунаад байна. За мөн өнгөрсөн он жилүүдэд энэ улсыг 100-ны улс төрч Уго Чавес, түүний залгамжлагч Николас Мадуроноор тасралтгүй удирдах байгаа юм а. Венесуелийн гадаад өрийн бүтцийг өөрчлөхөд туслахаар Оросын төлөөлөгчид өнгөрсөн онд Каракаст очиж байсан. Өчигдөр өглөө Мадуро Твиттер хуудсандаа нийтлсэн видео мэдээлэлд өөрийгөө Путинтэй чухал яриа хэлэлцээр ихээр Оросыг зорж байгаа тухай зарлжээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард Москвад айлчилж байсан Мадуро энэ удаагийн айлчлал нь Венесуэл Оросын найрамдал өргөжүүлэн бэхжүүлэх зорилготой гэж мэдгдсэн байна. Нэгдсэн улсны байгууллагын саяхан гаргасан тоо баримтаас үзвэл 2015 оноос хойш 3 сая гаруй Венесуелийн эрх орны орхинд төрүүлсэн байна. Николас Мадуро эдийн засгийн хүндрэл бэрхшээл Америк нэгдсэн улсын эдийн засгийн хоёртой холбон тайлбарлаж байгаа юм а. Цаг тутмын мэдээ танилцуулаад урагшлуулан цагаан мэдээлэл хөтө авч үзсэн үү? Цаг агаар мэдээтэй хамтран ажиллагч Төрийн банк эрсдэлгүй ирээдүйн баталгаа.